Сайн байцгаана уу? За өнөөдөр 2021 оны 7 сарын 4-ний өдөр болж байна. За тэгэхээр удахгүй 7 сарын 11-ээс эхлүүлээд Улсын их баяр наадмын амралтын цикл тохиох болно. Өөрөөр хэлбэл 11-ээс 15-ны хооронд уулна бол амардаг байсан. За тэгээ энэ жилийн хувьд 15 маань 4 дахь өдөр, тэгээ 16 гэдэг маань 5 дахь өдөр байсан байна. Тэгээ тэрийг дахиад дараагийн 24-ний өдөрлөө буюу наадмын дараагийн 7 хоногийн хагасан өдөр 16-ны ажлын өдрийг шилжүүлээд бид нар үндсэндээ ингээд 19-нд 11-ээс эхэлж амраад 19-нд ажилдаа орж ирэх ийм зохицуулттай болсон байна. Тийм учраас бид нар өөрсдийн ажил тэгээд хувийн энэ 9 хоногийн хугацаанд бас юу хийж болох вэ гэдгээ ер нь бас тодорхой байдлаар төлөвлөж байгаа бах. За бидний ажил бол үндсэндээ наадмын өмнө юу амжуулах вэ? Наадмын дараа орж ирээд юу хийх вэ? Ямар юмнуудыг байх вэ гэдэг тал дээр дараагийн 7 хоног буюу маргаашнаас эхлээд 7 сарын 5-наас эхлээд төвлөрнө байх гэж бодож байна. За тийм учраас энэ удаагийн энэ бичлэгээр би та бүхэнтэй энэ жишээн дээр тэгээд project программыг цаг хугацааны төлөвлөгөө гэж ярьдаг. За графикчилсан төлөвлөгөө гэж ярьдаг. Энийг яаж хэрэглэх вэ? За ганцхан програм хэрэглээд байх биш. Зарим нэг онол аргачлалуудыг энтэй хослуулан хэрхэн үр ашигтай байдлаар цаг хугацааг удирдах вэ гэдэг талаар танилцуулахар бэлдлээ. Тэгэхээр бид нар үндсэндээ хувийн амьдрал болон ажил гэсэн хоёр энэ зүйлийн аль алинд нь цаг хугацааг хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл бидний амьдрал бол цаг хугацаатай салшгүй холбоотой учраас цаг хугацааг удирдах сурах юу анхаарах ёстойг бас тодорхой хэмжээнд ойлгож хэрэгжүүлж чадвал бид нар бас илүү бүтээмжтэй ажиллах боломжтой гэж үзэж байгаа юм аа. За тэгээд энд бид нар сайт гаргасан байна. За ер нь бид нар төслөө эхлүүлээд энэ project программыг нээж үзье. За би project програм дээр бол ямар нэгэн тохиргоогүй blank project буюу цоо шинээр project-ийг үүсгэсэн байна. За энэ дээр би наадмын өмнөх 7 хоног гэж юм. Наадмын өмнөх 7 хоногт хийх ажил. За наадмын дараах 7 хоногт хийх ажил. За магадгүй хувь хүн өөр дээрээ төлөвлөгөө гаргаж байгаа бол наадмын амралтаар хийх амжуулах ажил байж болно тийм. Наадмын амралтаар хийж амжуулах ажил. За тэгээд нэг ийм үндсэн 3 бүлэг ажил гарч байна. За тэгвэл бид нар энд наадмын амралт маань хизээвэ? Наадмын гэдэг нь тодорхой байгаа учраас энд оруулаад өгье. Ер нь 9 хоног үргэлжлэнэ гэж байгаа тийм. Ингээ 9 хоног болгоё. За тэгээд наадмын дараах 7 хоногт хийх ажил энэ бас 7 хоног байна гэсэн үг. Ингээд оруулаад өгье. За биднэрт нэг ийм төсөл харагдаж байна. За одоогоор бүх ажлууд маань хажуу талд энэ график нь үүсэж байгааг харж байна. Бүх ажлууд маань зэрэг эхэлж байна. За тэгвэл би энд project summary task-ыг оруулж ирье. За project 2 гэж байна те. Наадмын 7 сарын ажлын төлөвлөгөө гэж. За энэ хувийнх байж болно, багийнх байж болно. За би бол яг тодорхой нэг хийсвэр жишээ аваад за өөрийнхөө зарим нэг зүйлстэй уялдуулаад нэмээд энэ дээр энэ төлөвлөгөөг боловсруулъя. За ингээд харахад бид нар наадмын өмнөх 7 хоногт хийх ажил гэдэг нэг юм бүлэг байна. 3 бүлэг байна тийм. За энэ бүлгээ тэгвэл дотор нь дахиад наривчлаа. За үүнийг яаж наривчилдаг вэ гэхээр бид нар өмнөх хэсгүүдэд өмнөх манай лайв, өмнөх манай влогууд дээр гарсан байгаа. Ингээд дид ажилбарууд болгоно. За энийг бид нар бүр задаргаатай харах юм тулд project outline number гэсний гаргана. За энэ дээр бид нар наадмын өмнөх 7 хоногт миний хувьд юу хийх вэ гэдгийг энд оруулж өгнө гэсэн үг шүү дээ. За мэдээж энэ дээр бол наадмын өмнөх 7 хоног ажил дээр жишээлбэл би юу хийх вэ гэдгийг оруулж өглөө. За нэгдүгээрт бол уулзалт хийх байгаа. За энэ дээр бол 4 цаг зарцуулах байгаа. За энэ дээр би 4H гэдээ оруулаад өгнө. За хоёрдугаарт яг чухал ажлуудаа оруулна гэсэн үг. За нэг иймэрхүү байдлаар манай төсөл бол 7 сарын 4-өөс 7 сарын 22-ны хооронд буюу хамгийн сүүлд дуусж байгаа энэ график дээр харагдж байгаа хамгийн сүүлийн ажил бол ингэж харагдах нэ. За тэгвэл энийг яаж шинэчлэж тодтогох вэ те?
бид нар төлөвлөгөөгөө боловсруулсны дараагаар ямар нэгэн байдлаар тэрийг одоо хэрэгжилтийг хянж явах шаардлагатай тулгардаг. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөг бид нар яах гэж боловсруулж байгаа вэ гэхээр ерөөсөө л хэрэгжүүлэх гэжтэй. Хэрвээ бид нар тэгж одоо тийм зорилготой боловсруулсан төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг харж чадахгүй байвал энэ бол бас асуудал болно. За ихэнх тохиолдолд яг одоо зориултын биш project schedule хийдэг биш тооцооны програм гэж ярьж байгаа тэр Excel ч юм уу те арай өөр Word ч юм уу тэрэн дээр боловсруулсан байгаа төлөвлөгөөг бол яг ингэж харьцуулж харахад маш хэцүү. За тэгвэл project програм дээр бол нэлээд энгийн байдаг байгаа. За тэгээ энийг бид нар харахын тулд эхлээд юу яаж baseline гэдэг зүйлийг сануулж өгөх байгаа. За baseline гэдэг маань ерөөсөө энэ одоо анхны төлөвлөгөөний батлагдсан хувилбарыг сануулж өгж байгаа гэсэн үг. Бид нэр төлөвлөгөөгөө боловсруулад бүх одоо дарга за тэгээд багийнхан оролцогч талуудад ингэж танилцуулаад баталгаажуулж авсны дараа энэ дээр ингээд сануулж өгж болно. За ингээд сануулсны дараагаар бол та бүхэн харж байгаа бол энд ингээд санагдсан байна гэдэг нь энд бол ингээд гарч ирж байгаа. Тэгээ окей дарын. Окей дарчихсан. За тэгээд энэ дээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. За өөрчлөлтийг бид нар яаж харж болох вэ гэхээр tracking Gantt гэдэг рүү ороод харж болно. За тэгвэл бид нарт энд харагдаж байгаа үйлчлэн tracking Gantt гэдэг маань энд график хэсэгт 0 гэсэн юм модхууд гарч ирсэн байна. Энэ бол нөгөө гүйцэтгэлийн хувь гэсэн үг. За доотлын хэсэгт нь бас ингээд саарал, дээдлийн хэсэгт нь цэнхэр. За энэ дээр бас улаан гарч ирсэн байна тий. За тэгвэл улаан нь юу илэрхийлж байна гэхээр critical гэж одоо ийм утгыг илэрхийлж байгаа. За өөрөөр хэлбэл цаг хугацааны удирдлагыг бид нэр одоо хэрэгжүүлэхийн тулд за төлөвлөгөөг боловсруулна гэдэг нь ерөөсөө бичиг цаасны ажил. Тэгвэл одоо боловсруулсан төлөвлөгөөгөө бодит болгохын тулд удирдлагаар хангах хэрэгтэй. За тэгээд удирдлагаар хангахын тулд онлын зарим нэг зүйлсийг гарцаагүй мэдчих шаардлагатай. Тэднэрийн нэг нь энэ critical tasks байдаг. За тэгээд project program танд бол автоматар бодоод өгнө. За бид нар ер нь гараараа хийвэл критик замыг бас нэлийн хичээж хийж олж авдаг байгаа. Хэрвээ project program дээр та зөв өгөгдөл оруулаад зөв ажилбаруудаа холбож зөв хугацааг нөгсөн бол хамгийн чухал ажлууд тань ингэж улааж гаргаж ирнэ гэсэн. За гэхдээ нэг төсөл дээр одоо критик гэж яриад байгаа хамгийн чухал ажлуудын л ингэж эренбэлж гаргаж ирж гин гэсэн үг шүү дээ тий. За энэ дээрээс харахад бол хамгийн сүүлийн энэ ажилбарууд бол яг ингээд хамгийн чухал юм байна гэдгийг project program бодож гаргаж ирсэн байна. За энийг бид нар ингээд харвал одоо яагаад энэ сүүлийнх нь ингэж юу гарч ирж байна вэ те улаацсан яагаад энэ дээдлийнх нь улаагаа гүнбэ гэдгийг харахын ойлгохын тулд бид нар project information одоо хэсэг рүү ороод энд priority буюу одоо эренб дараа гэдэг утгатай танилцах хэрэгтэй. За энийг бол бид нар ярил бас нэлээд дэлгэрүүлж ярина. Ер нь хамгийн хялбар арга нь те энэ бол нэгдүгээр эренбийн критик хэсэг байна. За тэгвэл хоёрдугаар эренбийнх нь аль юм бэ гэдгийг бид нар олохын тулд options руугаа ороод энэ дээр schedule гэж байгаа. Тэгээд доошоо гүйлгээд advanced байдаг санагдаж байна. Schedule биш. За advanced-ийн энэ хамгийн доотлоос хоёр дахь мөрөнд calculate multiple critical paths гэдэг энэ хэсэг рүү ороод энийг чеклж өгснөөр энэ бол ингээд окей гэд энэ ажилбарууд одоо бүгдээрээ критик юм биш үү гэдгийг ингэж бодож гаргаж ирж байна. За яагаад ингэ бүгдээрээ улаач вэ гэхээр бид нар критик зам гэдгийг ингээд бодоод ер нь онлайн тодорхойлолтоор танилцвал төсөл үргэлжилж болох хамгийн дөт буюу ямар ч зай завсаргүй хоорондоо холбогдсон байгаа тэр бол сүлжээг хэлдэг байгаа. Өөрөөр хэлбэл тэр сүлжээнд гол ажлуудаа ямар ч одоо хугацаа нөөц байхгүй юм ажлуудыг сайн удирдаал ивэл бусад нөгөө нөөцтэй хугацаатай тэгээд бас хоцроож болох боломжтой тийм одоо туслах шинж чанарын ажилбарууд нь бол яг уу дагаад критик замаа дагаад ингээд төслийн төлөв биелүүлэхэд ингээд тус болох боломжтой гэж үздэг. Гэхдээ энэ дээр анхаарах зүйл нь улаагаагүй хэсгээ ингээд орхих биш. Улаагаагүй хэсгээсээ одоо энэ дээр бид нар юуг харах хэрэгтэй? Slack болон lead task гэдэг ийм хоёр ойлголтыг харах хэрэгтэй. За Slack гэдэг маань одоо сул хугацаатай. Тэгээд энэ дээр бол ямар ч сул хугацаа байхгүй учраас ингээд бүгд критик болж харагдаж байна гэсэн. Ер нь бол сул хугацаагүй тэгээд хоорондоо холбогдчихсан байгаа тэр одоо төслийн нийт network-ийг
critical path гэж критик зам гэж нэрлэнэ. Тэгээ критик зам дотор байгаа нэг ажилбарыг одоо критик ажилбар гэж нэрлэнэ. За бид нарын жишээн дээр ингээд бүгдээрээ улааж байна. За бид нар буцаагаад дахиад тохиргоогоо тэгвэл за ерөөсөө нэг ганцыг л бодё гэд тохируулъя. Ингээд тохиолгоо тийм. За тэгвэл одоо энэ хэсэг харагдаж байна. Энэ харагдаж байна тийм. За энэ дээрээс бол ингээд Slack-ийн авсны дараагаар яагаад энэ dotl хэсэг ингэж улаасан бэ гэдэг нь тодорхой болж байна. Яагаад вэ гэхээр энэ Slack гэнэ уучлаарай энэ юуг нь одоо олон критик замыг болио гэдэг тохиргоог хийсний дараагаар яагаад энэ зөвхөн dotl-ийнх нь критик гэж project програм тооцсон ойлгомжтой болж байна. Яагаад вэ гэхээр бид нар энд Slack-ыг харж болно. За Slack гэж байна тийм. Энэ дээр бол одоо ингээд бүдүүн цэнхэр зураасаар зурсан Slack харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ ажлыг энэ хүртэл урагшаа ингэж гүйлгэх боломжтой гэдгийг харуулж өгч байна. Ягаад вэ гэхээр энэ ажил маань хүндэт бол dotl хоёртойгоо холбогдоогүй учраас ерөнхийдөө гүйлгэж болно. За тэгвэл холбоод үзье. Холбосны дараа яах хэсгийг одоо харцгаая. За энэ дээр би use гэдгээр холбож өгнө. За тэгвэл энэ дээр нөгөө Slack нь багасж байгааг харж болно тийм. Slack нь багасаад нөгөө урт байсан Slack маань багасаад энд харагдаж байна. За тэгээ энэ дээр болохоор авчиад арыг. За ийм харагдаж байна. За тэгэхээр Slack гэдэг маань ерөнхийдөө нөөц хугацаа гэсэн үг. Хэд хоногоор энэ ажилбарыг хойшлуулж болох вэ гэдэг нөөц хугацаа. За ямар ч нөөц хугацаагаа тэгээ хоорондоо холбогдсон байгаа critic path гэж нэрлэн гэсэн үг юм аа. За тэгээд одоо шинжлэл тодтголын тухай асуудал руу орцгоё. Шинжлэл тодтгол гэдэг маань ер нь одоо би ингээд төлөвлөжсөн бол яг эннийхээ дагуу явж гин үгүй гэдгийг ингээд оруулж өгнө гэсэн үг. За энэ дээр бид нар хийсвэр жишээ авъя те. Project одоо status date гэдэг одоо хийсвэр жишээг авъя. За тэгээд ийш оръё. Project information руугаа ороод би status date гэдгийг нь одоо жишээлбэл за энэ дээр би current date гэдгийг энд нэг 9 болгочих. Окей. За current date гэдэг маань одоо яг өнөөдрийн байдлаар хизээ юм бэ гэдгийг оруулж өгч гин гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол одоо зохиомлоор 7 сарын 9-нд current date гэдгийг нь оруулж өгсөн бол энд ингээд тод бүдэг ногооноор ингэж current date-ийг харуулж өглөө. За тэгвэл энэ хүртэл яаж ажлуудаа шинжилж тодтогох вэ гэдэг тухай асуудал байгаа тийм. За тэгэхээр хамгийн амархан шинжилж тодтогох асуудал бол энэ task хэсгээс ингээд 100 гэдгийг ингээд эсвэл 75 гэдгийг ч юм ингээд оруулж өгөх тухай асуудал байгаа. За ингээд ингэж оруулж өгнө гэсэн үг. За энэ дээр одоо жишээлбэл нэг 25. За ингээд гүйцэтгэлийг бид нэр оруулаад өгөхөөр дээдлийн хэсэгт summary task-ийн хэсэгт маань за би энэ Slack-ыг алгуулгая. Critic-ийг гаргая. За Slack-ыг алгуулахад summary task-ийн энд нийтдээ 54% байна гэдэг ийм гүйцэтгэлийг гаргаж ирж байна. За тэгээд project program ажлын гүйцэтгэлийг зөвхөн хугацаагаар ингэж тооцдог байгаа. Тэгээд хэрвээ хугацаагаар биш арай өөр юмар би тооцмоор байна гэвэл physical complete гэсэн юм хэсэг гэх юм уу тийм сонголт байдаг байгаа. За бид нар энд илүү ойлгомжтой харахын тулд view руу ороод table руу ороод энэ дээр бид нар tracking гэдгийг гаргаж болно. За тэгээд энэ дээр complete гэдэг маань энд харагдаж байна тийм. За бидний ажил бол энд байна. За complete гэдэг нийт одоо хувь маань манай энэ төлөвлөгөө бол 19% гүйцэтгэлтэй байна. Тэрэн дотроо энэ наадмын өмнөх 7 хоногт хийх ажил маань одоо 7 сарын 9-ний байдлаар 54% гүйцэтгэлтэй байна гэж гаргаж ирсэн байна. Гэхдээ энэ нь ингээд яг яаж ингэж тооцоод байгаа юм бэ гэдээ очиод харвал нэгдүгээрт одоо энэ dotl нь томьёо байна тийм. Энэ гүйцэтгэлийн хувь гэдэг нь яг одоо үргэлжилсэн байгаа хугацааг одоо үргэлжлэх ёстой тийм. Төлөвлөсөн хугацаанд хуваагаад ингэж гарч ирж байгаа хувь байгаа шүү гэдгийг энд бол ингэж тайлбараар хэлж өгсөн байна. За physical complete гэдэг нь одоо таны яг төслийн онцлогоос шалтгаалаад өөр байдлаар дахиад нэг давхар тооцох тийм асуудлыг энэ дээр бол сонголттойгоор хийж өгч болдог. За ер нь тэгээд ингээд бид нар энэ цаг хугацаа гэдэг яагаад чухал юм бэ гэж үзээд байгаа вэ гэхээр 2020 оны 12 сард бид нар 120 орчим бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа одоо ажил хөтөлбөр хийж байгаа. Инженер техникийн ажилчдаас энэ удирдлагын төслийн удирдлага, байгууллагын удирдлагын талаарх судалгааг авсан. Тэрэнд болохоор танай ажил олгогч хамгийн одоо ихэнд юунд таны ажлаас ач холбогдол ихээр өгдөг вэ гэдэг ийм асуултанд дийлэнх нь цаг хугацаа гэж хариулсан байгаа. Тэгээд зардал
тэгээд чанар гэж орж ирнэ тийм. Тэгэхээр ер нь цаг хугацаа гэдэг бол ерөөсөө үнэт баялаг байгаа. Ерөөсөө л энэ бол дахиж хизээч нөхөж олддоггүй. Тийм учраас бид нар цаг хугацааг удирдахын тулд илүү нөөц гаргах уу, за илүү мөнгө гаргах уу гэдгээ шийдээд явдаг. Эцсийн дүндээ цаг хугацаа алдах тусам үр ашиг тий авах үгүй чинь ерөнхийдөө энэ бүтээн байгуулалтын төслүүдэд багасдаг учраас ер нь бол цаг хугацаагаар гүйцэтгэлээ гаргаад ингээд хараад тэрэнд одоо холбогдох шийдлүүдийг цаг тухай бүрт нь хийгээд энэ төслөө удирдах нь бол одоогийн байдлаар манай улсын одоо энэ нөхцөл байдалд захиалагч нарын хэрэгцээ шаардлагад ажил олгогч нарын одоо хүсэлт эрмэлзэлд ийм одоо хэрэгтэй хэсэг байна гэж үзээд төслийн удирдлагын тэр одоо knowledge area гэж ярддаг бүрэлдэхүүнээс бид нар энэ schedule management хэсгийг салгаж аваад за тэгээ мэдээж энэ маань scope management-тэйгээ бас холбогдно. Цаг хугацааны хуваар гаргах энэ аргачлалыг бид нар заадаг байгаа юм дашрам дэлгэд. За ийм байдлаар бид нар оруулж өгж болно. За тэгээ энэ дээрээс бид нар нэмээд харах зүйл нь болохоор энд харагдаж байна. Энэ 2.25 гэдэг actual duration гэдэг нь бодогдож гаргаж ирсэн байна. Remaining duration гэдэг нь болохоор үлдэгдэл гэсэн үг. За би хэрвээ энд материал бэлтгэх гэдэг нь одоо 75% байна. Яагаад 75% бэ гэхээр анх би энийг 3 өдөр гэж төлөвлөөд тэгээд 225 өдөр гэдгийг 75%-тай пропорцлж бодсон байна. За тэгээд энийг би хэрвээ 3 гэд оруулвал remaining duration 0 болоод за complete нь өөрөө 100 болж байгааг харж болно тийм. За ийм байдлаар ингэж гүйцэтгэлийг тооцож project program маань гаргаж өгдөг байх нь. За тэгээд хэрвээ бид нар энийг яг өгөгдлүүдэд зөв оруулсан тохиолдолд за энийг тэгээд хариуцаад цаашаа хөгжүүлээд явах тийм ур чадвар бүхий хүнтэй тохиолдолд ерөнхийдөө төслийн график төлөвлөгөө хэмний хэрэгжилт бол нэлээд өндөр хувьтай. Ядаж тэрийгэ хэд хоногор хоцроод байгаа юм. Одоо тэгвэл яах юм гэдэг тийм датан дээр үндэслэн шийдвэрт хүрэхэд одоо бас өндөр тийм боломжтой ойрхон очих ийм одоо нөхцөл байдлыг танд одоо өгөх юм энэ project program нь. За тэгээд дахиад хэлэхэд project program гэдэг ганц програмын тухай асуудал биш. Энэ бол тухайн хүний ажлаа хэр мэддэг буюу ерөн салбарын background гэж ярддаг салбарын талаарх мэдлэг ямар байна. За дээрээс нь энэ менежментийн талаарх, төслийн удирдлагын талаарх мэдлэг нь бас ямар байна. Зэргээс 3 юмас хамаарат таны төлөвлөгөө хэр бодиттой байх вэ гэдгээс шалтгаална. За тэгээ өнөөдрийн энэ бичлэгээ энд дүргээд дуусгаад та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл манай Limbwork зэгмийн сайт руу ороод сонирхоод үзээрэй. Бид нар яг энэ чиглэлээр сүүлийн 1 гаруй жилийн хугацаанд хөгжүүлж байгаа. За үнэгүй хичээлүүд, влогууд байдаг. За төлбөртэй ч гэсэн байдаг. Тэгээ та бүхэн дэлгэрүүлээд өөрийн ажлыг илүү бас мэрэгжлийн болгохыг хүсвэл манай Limbwork зэгмийн сайт руу ороод үзээрэй гэж зөвлөж байна. За тэгээд та бүхэн яг энтэй холбоотой асуух зүйлсөө шууд комент хэсэгт үлдээгээрэй. Миний хувьд бол бас аль болох хариулахыг хичээх болно.